байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хичээлийг хамгийн анх удаа үзэж байгаа бол тавтай морилно уу? Би англи хэлний хичээлийг өн төлбөргүй 7 хоног бүр YouTube дээр оруулдаг байгаа. Та англи хэл сурахыг хүсэж байгаа бол миний номинтой хамт хуудсанд subscribe хийж мөн англи хэл сурах сонирхолтой найзууд байгаа бол найзуудтай ч гэсэн дуулгаарай. Өнөөдрийн маань хичээлийн сэдэв бол англи хэлний хамгийн анхан шатны дүрэн болох subject and verb agreements. Subject and verb agreement гэдэг маань subject болон өгүүлэгдэхүүн, verb болон үйл үг маань хоорондоо agree буюу тохиж байх ёстой гэсэн дүрм юм аа. Тохирох гэдэг маань юу гэсэн үг гэхээр цаг болон дүрмийн дагуу тэр хоёр маань яг адилхан байх ёстой гэсэн утгатай үг юм аа. Эхний ээлжинд subject and verb agreement яаж хоорондоо тохиж байх вэ гэдэг анхан шатны хэдэн дүрмийг би та бүхэндээ энэ хичээл дээрээ хэлэхээр бэлтгэсэн юм аа. За бид бүхний хамгийн сайн сурах ёстой дүрм бол subject нь нэг тоон дээр байх юм бол verb нь нэг тоон дээр байгаа дүрмийг баримтлах ёстой. Олон тоон дээр байх юм бол олон тоон дээр байдаг дүрмийг баримтлах ёстой гэсэн энэ дүрм байна. За манай Монголд болохоор бид явж байна, би явж байна, тэр явж байна, гэдэг нэг явж байна гэдгийг ингээ өөрчлөгдөхгүй байгаа шүү дээ. Англи дээр болохоор нэг хүн явж гинүү, олон хүн явж гинүү гэдгээс шалтгаалаад төгсгөлүүд нь ондоо олж ирдэг. За би та бүхэндээ ямар subject нэг тоон дээр байдгийг түүнээсээ гадна нэг болохоор ямар төгсгөлтэй болдгийг, олон болохоор ямар төгсгөлтэй болдгийг гэдгээс нь эхлээд хэлж өгье. Нэг тоон дээр singular form гэж нэрлэдэг бол олон тоон дээр plural гэж нэрлэдэг юм байна. За singular болон plural гэд би хэлээд явчих юм бол нэг болон олон тоон дээр хэлж байгаа юм байна гэж та бүхэн минь ойлгох нь байна. Нэг тоон дээр байгаа subject-ийг яаж ялгах вэ гэхээр мэдээч хэрэг he болон she тэр эмэгтэй тэр эрэгтэй тийм үү? Мөн бид нар гэх юм бол олон тоон дээр нэг зүйл нь болохоор төгсгөлгүй байдаг. Хоёр зүйлийн талаар яриад эхэлж байгаа. Хоёр болоод тэрнээс олон зүйлийн талаар яриад эхэлж байгаа бол s залгацдаг. Жишээ нь хэм бол boy гэх юм бол boys болж урддаг. Toy гэх юм бол toys болж урддаг. S залгачих юм бол тэр чинь олон тоон дээр болчлоо гэсэн энгийн дүрм байгаа. Энгийнээр ойлгоцоход ихэнх тохиолдол зөв байх юм аа. S залгаагүй subject-н дээр verb залгахдаа S залгана гэдээ ойлгочих хэрэгтэй. S байхгүй байх юм бол verb дээр S залгана. He goes, boy goes, girl sleeps, it plays. S залгаж байна тийм үү? Infinity буюу үйл үгийнхаа хамгийн анхны хуулбар дээр S залгах юм бол тэр чинь нэг зүйлийг хэлж байгаа юм байна гэсэн тохио байгаа. Хэрвээ subject нэрээ S залгаад олон болгочих юм бол нөгөө verb-н дээр байсан S-ийг хэлэхгүй байхад хангалттай гэсэн үг. Boys play, түрүүн boy plays гэжсэн бол boys гэд олон тоон дээр ороод ирэхээр play болоод S үсгэн залгахтаа болждаг гэсэн үг. За энэ минь болохоор мэдээж хэрэг хамгийн энгийн simple tense дээр ашиглагдаж байгаа жишээнүүд юм шүү дээ. Тийм болохоор мэдээж хэрэг англи дүрмэл хасан хон зөндөө олон цаашаага ингээд ямар tense дээр ашиглаж байна, ямар цаг дээр ашиглаж байна гэдгээс эхлээд өөрчлөгдөж байдаг ч гэсэн би хамгийн энгийн яриа маань хамгийн ихэнх хувийг эзэлж байдаг учраас та бүхэн noun дээр subject-н дээр s залгаж байгаа бол verb-н дээр s залгахгүй гэдгийг хамгийн ихэнд зээлээд тавьчаарай. Subject changes, subjects change. Олон subject заах юм бол change болж байна. Subject changes гэхээр нэг шиг subject нэг шиг subject-ийн талаар ярьж байгаа. Энэ дээр хүртэл ингээл маш тод харагдаж байна тийм үү? Flowers look nice. Flowers look nice. The flower looks nice. Boys run fast. The boy runs fast. За миний саяны хэлсэн дүрмэн дээр хоёр exemption байгаа. Exemption гэдэг маань болохоор тухайн дүрмэнд захирагддаггүй ганц нэг кейсүүдийг хэлдэг байгаа тийм үү. За энэ нь юу вэ гэхээр I болон B, you болон she гэж ашиглаж байгаа тохиолдолд verb-ийн маань төгсгөл plural form дээр буюу олон тоон дээр байгаа юм шиг s нэмэгддэггүй юм байна.
I гэд нэгэн хүний талаар ярьж байгаа ч гэсэндээ I play, I sleep гэд ерөөсөө S нэмэгдэхгүй, I sleeps болж өөрчлөгдөхгүй. Яг түүнтэй минь адилхан you гэж байгаа бол you plays, you sleeps гэж өөрчлөгдөхгүй. S ганцхан хүний талаар ярьж байгаа мөрчлөөсөө S гэж өөрчлөгдөхгүй л гэсэн. You play, you sleep, you agree, you disagree. Болж байна тийм ээ? За дараагийн маань дүрэн маань гэхээр за саяны тохиолдолд болохоор бид нэр энгийн үйл өгнүүдийг ярьж байсан бол хоёр дугаарх нь auxiliary буюу туслах үйл өгнүүд ороод ирсэн тохиолдолд төгсгөл маань яаж үйлчлэх вэ гэдэг тухай ярих юм аа. За auxiliary verb нь ямар verb байдаг вэ гэхээр do, be, have. Do, be, have гэдэг маань auxiliary буюу туслах үйл өгнүүд гэж явдаг. Энэ гурван маань бас л энгийнээр хувирч байдаг. Do гэх юм бол олон тоон дээр do болоод нэг тоон дээр does болдог. He does his homework. Тэр хөвгүүн даалгавраа хийж байна гэж байгаа бол they do their homework. Тэр хөвгүүд тэр хүүхдүүд даалгавраа хийж байна гэх юм бол олон тоон дээр do, нэг хүний тухай ярьж байгаа бол does. За дараагийнх нь болохоор be бол be-гийн формууд байгаа. Be гэдэг маань ямар формуудтай үйл үг байдаг вэ гэхээр am, is, are, was, were гэж өөрчлөгдөж байдаг үйл өгнүүдийг хэлдэг. За I гэж байгаа тохиолдолд I am гэж явдаг. He, she, it буюу тэр охин, тэр эрэгтэй, тэр эд зүйлсийн талаар ярьж байгаа бол is гэж ашигладаг. Олуулаа байгаа хүмүүсийн талаар олуулаа байгаа we, there, they гэж ашиглаж байгаа бол are гэж ашигладаг. Өнгөрсөн тоон дээр болохоор was, were гэж өөрчлөгддөг. Was гэдэг нь нэг тоон дээр, were гэдэг нь болохоор олон тоон дээр. За жишээлх юм бол he is swimming гэх юм бол тэр эрэгтэй одоо сэлж байна. He was swimming гэх юм бол тэр эрэгтэй сэлж байсан. Ганцхан тэр эрэгтэйгийн талаар ярьж байгаа учраас is болон was гэдгийг ашиглаж байгаа бол They are swimming. Тэд нэр одоо сэлж байна. They were swimming. Тэд нэр сэлж байсан. Тэр олон хүмүүсийн талаар ярьж байгаа болохоор are болон өнгөрсөн цаг дээр were болж өөрчлөгддөг. I am talking. I am teaching. Би яг одоо өөрийнхөө талаар I гэж хэлж байгаа бол am гэдгийг залгадаг юм байна. За дараагийн маань тохиолдолд болохоор auxiliary verb дотроос modal verbs гэж байдаг. Auxiliary verb бол гэдэг маань болохоор туслах үйл үг гэж хэлжсэн тийм үү? Туслах үйл үгийн дотроо modal verb-ээр тусгай өөрийн гэсэн дүрмээр ажилладаг үйл өгнүүд байдаг. Энэ нь ямар үйл өгнүүд бэ гэхээр may, could, will, must, should. За энэ өмнөд орж идэг юм байна. Хэрвээ энэ modal verbs нь орсон байх юм бол ганцхан тоон дээр байна уу, олон тоон дээр байна уу үл хамааран infinitive form дээр энэ үгнүүдийн дараа явж байгаа бол төгсгөл нь өөрчлөгдөхгүй юм байна. I'll come late, they will come late, he'll come late, she will come late, they will come late. Come гэдэг маань comes болж өөрчлөгдөхгүй байгааг та бүхэн маань анзаарч байгаа хаа. За дараагийн жижиг хэстэй зүйл гэх юм бол everybody, nobody, somebody, anybody гэдэг энэ үгнүүд байдаг шүү дээ, тийм. Энэ үгнүүд маань болохоор олуулаа юм шиг сонсогдож anybody гэхээр нэг олуулаа байж болох тийм үү? Everybody гэхээр олуулаа юм шиг сонсогдож байгаа хэрнээсээ ганцхан тоон дээр ярьж байгаа юм шиг бичигддэг. Энэ нь юу вэ гэхээр миний түрүүний хэлсэн is болон s нэг s залгагдаж бичигддэг гэсэн үг юм аа. Everybody plays basketball, nobody plays basketball гэх жишээтэй нэг тоон дээр ашиглаж байгаа юм шиг цаг нь өөрчлөгдөн. Verb-ийнх нь төгсгөл нь өөрчлөгдөх нэ. За жишээлх юм бол everybody is tired, nobody is sleeping. Is гэдэг маань болохоор зөвхөн нэг тоон дээр ашиглагдахдаа хэрэгэлдэг туслах үйл үг гэж хэлж байсан бол everybody гэдэг олуулаа юм шиг хэрнээсээ зөвхөн нэг тоон дээр ярьж байгаа юм шиг дүрм маань үйлчлэх нэ. Дараагийн маань тогтоох ёстой зүйл гэвэл нэг тоон дээр байгаа хүнийг олон удаа ярьж байх юм бол тэдгээр маань олон тоон дээр болж хувираад олон тоон дээр үйлчлдэг дүрм маань үйлчлээд эхэлчих нэ гэсэн. За энийг жишээн дээр авах юм бол my mom and dad are coming.
миний ээж болон манай аав. Ээж нь ганцхан байгаа, аав нь ганцхан байгаа. Тэгтээ нийлхээрээ олоолаа болчихд байгаа учраас энэ маань олон тоон дээр ярьж байгаа юм шиг дүрм маань үйлчлэгнэ гэсэн юм аа. За жишээлх юм бол Peter and Tom are sleeping гэдэг ч юм уу те. Peter болон Tom одоо унтаж байна гэхээр олон тоон дээр verb-ийг шилжүүлж ашиглах нэ. Гэхдээ Peter эсвэл Tom гэж ярьж байгаа юм бол нэг тоон дээр нэгэн хүнийг зааж байгаа бол олон хүнийг ярьж байгаа ч гэсэнтэй аль нэг нь хийнэ гэж хэлж байгаа тохиолдолд нэг тоон дээр ашиглана. Peter or Tom is coming. Peter or Tom likes sleeping. Or гэдэг үгээр залгагдж байгаа бол нэг тоон дээр ашиглаж s нэмээд альгүй бол нэг тоон дээр ярьж байгаа юм шиг үйл үгний маань төгсгөл хувирдаг болвол and гэдэг үгийг ашиглаж байгаа болвол үйл үгний маань төгсгөл маань олон тоон дээр болж хувирах нэ л гэж хэлбэрээр ойлгож болох нэ. За өнөөдрийн миний хамгийн дүрэн бол хэрвээ өгүүлбэрт gerund subject болон орсон тохиолдолд төгсгөлийг нэг тоон дээр хувиргаж ашиглах юм аа. За gerund гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр verb маань ing залгагдаад gerund болчихсон subject болоод ашиглагдаж байгаа л гэсэн үг. Verb play гэдэг маань ing нэмэгдээд playing. Playing болохоор энийг маань gerund гэж нэрлэдэг. Хэрвээ өгүүлбэрт gerund subject-ээр ашиглагдаж байгаа болвол тухайн gerund-тай холбоотой үйл үгний маань төгсгөл нэг тоон дээр байгаа юм шиг ашиглагдана гэсэн үг. Би gerund-ийн тухай бас дахиад хичээл орё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ маань бидний маш их хэрэглэдэг хэрэгнээсээ нэг тийм сайн ингээд дүрмийнхэн дагуу ч юм уу яг юу гэсэн үг юм бэ? Яагаад ийм юм болсон юм бэ гэдгийг сайн ойлгодоггүй байсан. Тийм дүрм байгаа. За swim дээр ing нэмэхээр swimming болоод swimming is nice гэх юм бол swimming бол сонирхолтой гэж байна тий. Swimming маань gerund is гэдэг нь болохоор нэг тоон дээр ашигладаг auxiliary verb байна. Nice гэл ашиглагдаж байна тийм үү? Swimming is nice. Playing basketball is fun. Гэх юм бол play гэдэг дээр ing нэмэгдээд is гэдэг маань бас auxiliary verb болж ирсэн тийм. Үүнтэй мань яг адилхан playing and swimming are fun. Gerund 2 удаа гомуу 2-оос дээш удаа ашиглагдаж байгаа тохиолдолд миний түрүүний хэлсэн дүрмтэй адилхан олон тоон дээр ашиглагдана. Sleep гэдэг дээр ing нэмэхээр sleeping and play гэх юм уу юу гэх юм. Swimming and playing are fun. За энгийн дүрмүүд маань энэ хүрээ төгсөж байна. Та бүхэн маань ойлгосон байх гэж найдаж байна. Гэхдээ энэ маань бидний хэрэгэлд заншсан, бидний бас бац хэрэг газарладаг байсан хэрнээсээ одоо нэг тийм бөөгнүүлээд хэлчихсэн юм шиг сонсогдож байгааг бах гэж би найдаж байна. За миний хичээл таалагдж байгаа бол subscribe хийгээрэй. Мөн надад Facebook хаяг байгаа. Nomiko гэд монголоор бичих юм бол Facebook хаяг гарч ирнэ. Та бүхэн тэр Facebook хаяг руу одоо энэ description box дээр буюу доотлол дээр нөгөө description гэдэг байдаг шүү дээ. Тэрэн дээр нь би өөрийнхөө хаягийг бас тавьчих. Тэрэн дээр та бүхэн нөгөө friend request явуулаад, найзын хүсэлт явуулаад надтай бас useful маань байна, ингэмээр байна, тэгмээр байна гэж санал бодлоо надтай хуваалцаж болох юм шүү. За, мөн түүнээс гадна надад Facebook page байгаа. Learn English in Mongolian гэсэн Facebook page мөн адилхан description box дээр тавьчих. Тийшээ орж ирээд миний page хуудсан дээр постлогдох бусад зөвлөдүүдийг ч гэсэндээ хуваалцаж харж мөн надтай холбогдох боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна. За та бүхэндээ миний хичээлийг үзэж сонирхсанд баярлалаа. Баяртай.